Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнийг хэрэглэнээс хамааран 1 кВт-ыг 175-аас 285 төгрөг болгож нэмэгдүүлсэн. За энэ нь тэгвэл он гарснаас хойш инфляцийн өсөлтөнд голлох нөлөөллийг үзүүлээд байна. За үргэлжлүүлэн энэ онд дулаан болон халуун хүүтэн усны төлбөрийг нэмэгдүүлэхэд зарласан юм. Тэгвэл өнгөрсөн 5 гарагт ерөнхий сайдын зүгээс бүх шатны дарга нарт хууль дагалдуулан үн нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг өгөх шийдвэрийг гаргасан. За харин энэхүү хязгаарлалтанд ямар төлбөр хураамжууд багтаж байна вэ гэдг нь тодорхойгүй хэвээр байна. Одоо 5 сарын 16-наас дулааны үнийг 85%-аар нэмэхээр бас шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр 5 сарын 16-нд бол одоо энэ дулааны үнийн нөлөө орж ирнэ. Мөн ус сувгийн үнийг бас нэмнэ гэж ярьж байгаа. За 9 сарын 16-наас эхлээд одоо энэ оны сүүлээс халуун болон хүүтэн усны үн нэмэгдэхээр бас ингээд зохицуулт юм. За ард иргэдийн зүгээс бол ямар нэгэн одоо үн нэмэгдүүлэх, төлбөр татвар нэмэгдүүлэх тал дээр бол бас санаа зовх зүйлгүй. Бид бол цаашдаа бол энэ төлбөр татвар нэмдэг байдлыг бол одоо засгийн газрын зүгээс юм хориглох одоо шийдвэрүүдийг гаргасан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. Ийхүү хэд ерөнхий тайлбар мэдэгдэл байгаагаас бусад дулааны тарифыг 85%-аар, халаалтын тарифыг 100%-аар, халуун усны тарифыг 100% нэмэгдүүлэх шийдвэрүүд үнэхээр цуцлагдсан эсэх. Хойшлууллаа гэхэд хэдийн хугацаанд үргэлжлэх, төрөөсөө хэдэн тэрбумын татаас олох вэ зэрэг мэдээллүүд тодорхойгүй. Холбогдох яам агентлагуудын зүгээс хариулт өгөх албан тушаалтан одоогоор алга байна. Цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлогддог төлбөр хураамж, торгуул шийдэгдүүдийн хэмжээг нэмэхгүй хүчээр барих уу гэдэг асуудалч хариулт нэгсээр байна. Иймээс холбогдох сайд нарын зүгээс олон нийтэд төрөөс хамааралтай төлбөр хураамжуудаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байна.